Есүс бол Христ. За сард нэг удаа энэхүү чануу нэмдэртайгаа хамтдаа нарийн дуундаа зогсож байгаа нь. За магадгүй нөгөө нэг түүхэнд байхгүй үйл явдал гэж бодож байна. Тэргүүн бастрынхаа хувьд. За энэ чуулганы бүхэл чануу нэмдэрийн дээр томилогдсон ахлагч нарын дээр ариун сүнсний дүргэлт дүүрэн байж бүх дэлхийг эзлээсэй гэж өрөөж байна. Өнөөдөр би Христ Симон өнөөдрийн Библийн хэсгээр Симон гэгч хүн би Христтэй уулзах болно гэж хэлсэн. Бид энэ цаг үеийнхаа хамгийн ерөөлтэй энэ мөргөлийн байр суурин дээр ирсэн байна. Гацаагээр та бүхэн өнөөдөр амьд оршигч Есүс Христийн өмнө та бүхний амьдрал бүхэл алдар нь илэрхийлэгдэх болтугай хэмээн өрөөж байна. Энэ Есүсийн арчлагын хүмбэр өрөөгдөх боломжтой амлалтын үг анхны сайн мэдээ Эхлэл 3:15 дахь Христ Месиа ирэх болно гэсэн амлалтын үг Библи аль хэдийн бүх зүйл биелэгдсэн амлалтын гэрээг аль хэдийн биелсэн гэж Библи хэлсэн. Тэг бүх зүйл биелэгдсэн байгаа тэрхүү амлалтын гэрээг бид хүлээж авах юм бол амьдралынхаа бүхий л энэ аяны өдрүүдэд үнэхээр олон гайхамшигт олон эрхэм нандин ажлуудыг нүдээр үзэж биеэр туулах болно. Тэрхүү ерөөл энэ цаг үедч хүчинтэй хэвээр бөгөөд үнэхээр түүний дотор баярлан хөөрөн амьдрах болтугай хэмээн өрөөж байна. Бурхан хүмбэрт хариулт хийгээд өрөөлөө өгөхийн тулд Бурханы хаанчлалын хаалгыг үнэхээр томоор дэлгэн тавьсан. Тиймээс Бурхан аль хэдийн бидний төлөө би та нарын зам үнэн амь мөн гэсэн бэлээ. Тэг Бурхан замыг үннийг амийг бидний төлөө бий болгосон. Ямар зовлт танд байсан ч ямар өстөн надад хүнд хэцүү зүйлийг заавалсан ч бүх санаа зов Есүс бол Христ гэдэг тэр нэрний дотор байгаасаа гэж өрөөж байна. Та бүхэн Есүс бол Христ гэдэг тэр нэрний итгэлийн дотор байх юм бол ямар ч айдсыг та ялан дийлж чадна. Тэг ямар ийм хэрүүл уруул эсвэл ямар үгсүүд миний чихэр сонсогдож орж гарсан ч хүн тэрэнд бүдэрдэггүй. Бурхны хүн бол тийм юмд бүдэрч сэтгэл нь янз бүр болдоггүй. Үхэл биднийг хатгаж үлч чадна. Учир нь үхлийн эрх мэдэл Есүс Христээр дамжуулан аль хэдийн загалмайдаар ялагдсан. Тиймээс Филиппой 2:13 дотор бид байвал олон өрөөлүүд бидэнд өгөгдөх болно. Та нарын дотор ажиллагч нь Бурхан өөрөө мөн гэж Библи хэлж байна. Тиймээс та бүхэн Христ гэдэг тэрхүү нэрний дотор бүрэн нэг удаа тэр нэрэн дотор бүрэн өөрийгөө дүрээд үзэгтэн ариун сүнсний хүн болох Симон өнөөдрийн Библийн ишлэлээр юу гэж хэлсэн бэ гэвэл Лук номын 2:22-35 байгаа. Би Христтэй уулзах болно гэсэн. Тэгээ сайн мэдээний дотор амлалтын үгэн дотор байгаа нэгэн Христтэй уулзах болно гэдэг итгэлтэй байх нь мэдээжийн зүйл.
Эхлэл 3:15 дээр ариун гурвлын ажлын талаар илэрхийллийг харуулдаг. Тэгээ бурхан бол сүнс бурханд тэнд байсан. Иохан намын 4:24 дээрээс гарч байгаа худгийн дэргэдэх эмэгтэй Эхлэл 3:15 дахь амлалтыг бүрэн ойлгоогүй байхад бурхан Есүс түүнд хэлэхдээ чи Месиа Христийг хүлээж байсан хэдий чи сүнс болох бурхныг мэдэхгүй байна гэж мөргөл өргөгч нь бурхны сүнс болон үннээр өргөдгөө. Бурхан сүнсээр болон үннээр мөргөл өргөгчийг хайж байна гэсэн. Үннээр болон сүнсээр өргөдөг мөргөл нь юу юм бэ? Сатааны толгойг буюу могооны толгойг бэсгшигдэх мөргөл нь үннээр болон сүнсээр өргөж байгаа мөргөл юм. Бид бүтэн сайн өдөр болгон цуглаанд ирээд яагаад эсний үгийг сонсдог юм бэ? Эмэгтэй өнгөрөдөн болох Есүс Христийн нэрээр могооны толгойг гიშгэгч нь ямар ч айцыг, ямар ч зовлон, гамшигыг ялан дийлж чадна гэдэг итгэлийг өөрийнхөө дотор бат сурлуулахын тулд юм. Дуулал номын 15:22-23 дээрээс харах юм бол Давид юу гэж хэлснийг харцгаая. Тэг орон гэрээ эзэн татах гэсэн байгаа. Эзэн Дуулал 50:22-оос харж байна. Ачаага эзэн датга юм байна. Тэр чамайг түшинд итгэн зөвхтийн ганхыг тэр хизээч харахгүй. Зөвхт хүн хизээч ганхахгүй гэж байна. Тэгээ Эхлэл 3:15 дээр Есүс Христийг Библи хэрэгтэй Тэнгэрийн хаанчлалын түлхүүр хөдлөхгүй хадан суурь. Энэ газарт хүлвэл тэнгэрт хүлэгдэж, энэ газарт тайлбал тэнгэрт тайлагдах хүч чадал хэмээн хэлсэн. Матай номын 16 дугаар бүлгээс харж байна. Тиймээс Эхлэл 3:15 дээр амлагдсан байгаа тэр Христ Есүсээр дүүрэн байсан Симон гэгч өнөөдөр Луг номын 22 дугаар бүлэг дээрээс харах юм бол Христтэй утгах бяцхан хүү Есүс Христтэй уулзаж байгаа талаар гарч байна. Би бол зам үнэн амьд бурхантай уулзах зам дээгцэн. Христтэй уулзах юм бол би чиний өнгөрсөн одоо ирээдүйг би чиний аврагч бүгдийг нь өөрчилж би чиний аврагч болох болно гэсэн. Амьдралын чинь бүхэл асуудлыг би өмнөөс чинь үүрсэн. Амьдралын чинь өнгөрсөн одоо ирээдүйн дэх бүхэл асуудлыг аль хэдийн заалмай дээр шийдвэрлсэн. Золиос төгс дахил золиос гим нүглийн золиос болж бүү хуртахтун. Хуртахгүй боломж нь юу вэ гэвэл 1-р Иохан 3:8 дээр гардагчлан диаволын ажлыг нураах явдал юм. Хүн өөрөө диаволын ажлыг нураахгүй байх юм бол гэр бүлийн хосууд ч хоорондоо өртөн дайсан болно. Тиймээс Матай номын 6 дугаар бүлэг дээр 10:36 дээр гардагчлан нэг хүний дайсан нь гэр бүлийн юм а гэж гарч байгаа. Тийм болдог. Есүс яагаад энэ дэлхий дээр ирсэн бэ? Гэр бүлт чинь элдийг өгөхөөр ирсэн гэж хэлсэн. Могооны толгойг тас завчих тун. Үүнийг бид хийхгүй юм бол бидний гэр бүл үнэхээр хүнд хэцүүг туулахаас өөр аргагүй болно. Тиймээс гэр бүлт чинь амар тайван бий болоосай гэж хүсэж байгаа бол сатааны ажлыг нураах тун. Магадгүй надад нэг хүнтэй би одоо хичнээн
та манайд ирээд амьдраад үдэрээ манай эхнэр хичнээн ядаргаатай бай гэж хэлж магадгүй. Эсвэл эхнэр нь бас тэгж хэлж магадгүй те та манай нөхрийг хараарай чи ингийн үедээ хичнээн гоншгондог бай гэж. За би танд хэлье хэрвээ нөхөр чинь гоншгондог болвол та өөрийг л өөрчлөх болно. Бид бол Бурхны хүүхэд. Хүнийг өөрчлөх гэж оролдох хэрэг байхгүй. Бурхны хүүхэд бий байх юм бол нөхөр нь гоншгонож байгаа тэр дөрөх нүдэнд харагдхаа болно. Та нөхөр чинь хэрвээ угилж уншдаг бол тэгтээ өөрийгөө хар. Тэгээд яагаад нөхөр чинь яншиж байгааг ойлгох болно. Би үргэлж ингээд буруу ойлгогдохоор үйлдэл хийгээд байсан байна гэдгийг харах болно. Өөрөөсөө олж илрүүлнэ. Харин бид тэр яваалын станы ажлыг тийхүү тэр үед нураахгүй бол өдөр болгон чиний хариуцлага, миний хариуцлага, чиний буруу, миний буруу, энээс тэрнээс боллоо гэсэн тийм л юм ярих бах. Есүс Христтэй уулзсан амин болгоны дээр үнэхээр хариулт өрөөлн үргэлжлэх болохоо гэж өрөөж байна. Тэгэхээр харин бид нар Есүс Христтэй уулзахын тулд уулзъя гэдэг шийдвэр байх хэрэгтэй. Энэхүү 3 төрлийн шийдвэр бидний амьдрал дотор хэрэгжээсэй гэж хүсэж байна. Хааны эрх мэдэл, тахилчин эрх мэдэл, зүнчийн эрх мэдэл миний дотор үргэлж дүүрэн байх хэрэгтэй. Тийхүү гурлаар оршиж Бурхан эзний сүнс бидний дотор ажилдаг. Ариун сүнсний дүргэлт гэж юу хэлэх вэ гэвэл Бурханы хүч чадал хэрхэн илрэн гарч байгааг л харуулдаг. Гардын илэрхийлэл болдог. Хин нэгнээс илэрч байгаа зүйлсийг зүйлийг өөрийн болгох гэж орлох хэрэггүй. Бурхан хүн бүрттэй нэг хаан эрх мэдэл, тахилчин эрх мэдэл, зүнчийн эрх мэдлийг өгсөн байгаа. 1-р Петр номын 2:9 дээр хэлэхдээ бид бол Бурханы сонгогдсон угсаа хаант дахилч ариун үндэстэн хийгээд Бурханы нэг юм үсгэлэнтэй өрөөлийг илэрхийлэхийн тулд дуудагдсан хүмүүсээ гэсэн. Тийм нэг цэлцэлээ ийм битүү ай шугуу дотор эм бугурамдах шиг тэгж нэг баяр хөөртэй сүнстэй баяр хөөрөөр бэлхаасаа гэж хүсэж байна. Өнөөдөр энэ цуглааны хүмүүс ч болтугай ядаж энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүсийн дундаас амьдралынх нь бүх асуудал шийдэгдсэн нэр амьдардаг тийм Бурханы хүнээр өдрүүдээ өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. Өнөөдөр үе олон цуглаанууд бисия гэж ярьдаг хэрнээ ариун сүнсний дүргэл дотор хэрэгжүүлэлт нь байхгүй. Ариун сүнсний дүргэлт нь бидний дотроос илэрхийлэн гардаг тийм хэмжээ бий. Тэгээ хаант эрх мэдэл, тахилчин эрх мэдэл, зүнчийн эрх мэдэл нь миний биеийн эдис бүр дотор бүр ингэж өдөр болгон ийм амьдралын минь зуршил болох хэрэгтэй. Энэ 3 төрлийн хэмжээр миний амьдралаас гарах юм бол би биенийгөө хараад чимхээрэй гинэ. За зүгээрээ.
Энэ үг бодолтой гарах хэрэгтэй. Энэ бол миний одоо амьдралын хэмжээ. Тэгээд одоо хүмүүс яадаг вэ? Жохон гатчихвал яагаад даа энэ гэж шууд ингээл галзуураа юу, солиороо юу гэл. Энэ хүнийг ариусч дүргэлтэй гэж хэлэхгүй. Надад нэг жохон охирол учрахтал бүр ингээд арвалзаад өргүүлзээ босоод ирдэг хүмүүс. За би нөгөө зохиод үзээрэй. Нөгөө хүн чи юу гэж хариулж байгааг хараарай. Ямар гоё ёо сайхан байна гэж байна уу. Ингэж хариулж чадаж байж ариун сүнсний дүргэлт. Тэгээ эсвэл тэ юунд яа намайг зохиод байгаа энэ төр гэл муухай хялам хараал. Тэг ингээд наад руу нэг хүн хялам хийсэн ч зүгээрээ гэж тэнд нөгөө нэг эмсгэл ингэ хөдлөхгүй байх нь ариусны дүргэлт. Амар хүнийг ариусаар дөрвөн хүн хэлдэг байвал надтай миний нөгөө талд байгаа хүний сэтгэл хөдлөл гарч байгаа үг одоо үйлдэлээс шалтгаалаад миний байдал өөрчлөгдөхгүй одоо ганхахгүй байдаг хүн ариун сүнсээр дөрвөн хүн байгаа. Тэгээ заримдаа нөгөө ингээд зүгээр нөгөө нэг ахрымаа санаандгүй хэлсэн үг өдөрчн бүр миний сэтгэлийг ингээд гатгадаг зовоодог тийм хүмүүс байдаг штэ. Тэгээ тийм нөхрийнхаа нэг зүгээр нэг ганц хэлээд өнгөрсөн үгэнд хариу үйлдэл ингэж дотроос нь ингэж сэтгэл хөдлөл гарч ийна гэвэл тэр хүний дотор ариусны дүүргэл талга сатаны үгэн дотор амьдрч байна. Тийм болохоор өнөөдөр ч гэсэн намайг ариун сүнсний дүргэлтэн дотор амьдрахгүй байхаар хормын дотор миний дотор сэтгэл хөдлөлийн өгч өөрийнхөө эргэн тойрны бүх хүнтэй өстөн дайсан мэт амьдрахад хүргэдэг сатаны үйл ажиллагаа Есүс Христийн нэрээр нуран унах болтугай. Энэ дэлхий дээр бидний амьдрал болж байгаа үе олон үйл явдлыг ялах хүчтэй байгаа нэгнийг ариун сүнсний дүргэлт гэнэ. Энэ дэлхий дээр амьдрах үед бидний эргэн тойрон болж байгаа үе олон үйл явдлуудыг ялах хүч чадал байхгүй юм болвол энэ дэлхийн хаан миний дотор ажиллаж архирах арслан мэд миний сүнсийг залхихаар гитэн орж ирэх болно. Энэ дэлхийн хаан буюу сатан миний бодол санаанд орж ирээд өдөржин эсвэл 7 хоногжин нэг юм бүрхэг юм оюун санааны байдалтай итгэлийн биш амьдрахад хүргэнэ. Өнөөдөр би Христтэй уулз өгөхөөсөө өмнө Христийг үзэх болно гэж одоо тунхаглаж итгэсэн байгаа. Симоны итгэлийн хүчил шийдвэр таних байх болтугай гэж юрөөж байна. Бид энэ дэлхийд дэх үйл явдлуудыг ялан дийлах сүнслэг хүч байхгүй бол өөрийнхөө одоо тэр сэтгэл зүйн хэл хязгаарт тулаад байнгын ганцаараа зөрчилтэй. Нөгөө хүн нь мэдсэн мэдээгүй өөрөө сэтгэлийн зөрчил дотор өдрүүдээ өнгөрөөж тэр харанхуйн оюун санааны байдал дотроо байсаар байх болно. Тиймээс ариун сүнсний дүргэлтийг хүлээн авах хэрэгтэй. Би ерөөхтлийн дотор, би хариултын дотор, бурхны дотор байна гэдэгт итгэх нь ариун сүнсний дүргэлт. Тиймээс Христийн нэрэн дотор байгаа нэг нь юу ч хуусан түүнийг хүлээж авах болно гэсэн хариултаа Иохан 14:14. Иохан номын 15:16 дээр харвал Христийн нэрэн дотор байгаа нэгэн аяндаа үржимсийг ургуулна гэсэн. Иохан 16-гийн 24-ийг харвал Есүс Христ гэдэг тэр ерөөлийн дотор байгаа нэгэнд баяр хөөр дүүргэгдэх болно хэмээсэн.
Өнөөдөр таны биенээс ариун сүнсний дүүргэлтийн тэр хэмжүүр илрэн гараасаа гэж өрөөж байна. Ариун сүнсээр дүүрэн гэдэг нь хуучин хүнээ тасралтгүйгээр өөрчлөх үйл явцыг хэлдэг. За Эхлэл намын 3:4-ийг хамтдаа харцгаая. За тэр үед болохоор могой эмэгтэй дээр хайж ирсэн. Одоо могой хайж ирэхгүй штэ. Могой айл хэдийн тэр төрөлхийн гэмнүглээр миний төр орсон байгаа. Эхлэл 3:4-ээр могой эмэгтэй дээр ирээд та нар огт өөхөхгүй гэж хэлсэн байна. Яагаад Бурхан бидэнд амлалтын гэрээ болгож Месиа Христ төрнө гэж Эхлэл 3:15 өгсөн байггүй л энэ дэлхий дээр төрсөн хүн бүр өгөхийнхөө өмнө шийдвэрлэх ёстой асуудал байгаа учраас юм. Эхлэл намын 3:5 дээр гарч байна. Энэ дэлхийнхээ зүйлсээр сэтгэл ханджсаар байгаад явахыг хүсдэг хүмүүсийн сэтгэл зүйн байдал. Эхлэл 3:5 дээр одоо чинь эхнэр нөхөр хоёр нэг энэ дэлхийд нэг бүх ухаан тусаа байгуулад амьдрах гэж оролдолгүйгээр харин зүгээр хоёулаа цагаач энэ дэлхий дээр цагаачлагчаар амьдраад үз. Тэгэх юм бол энийг ч аваад өг тгийг ч аваад гэж нөхрөөсөө хүсэхгүй гоохгүй байх, говьшгүй байх. Учир нь тэртээ дэргүү одоо байгаа юмнууд нь хүнд байгаа учраас. За ямар ч гэсэн нэг ийм нэртэй брэндүүдэд дуртай эмэгтэйчүүд их олон би мараа цуглаан доторч олон би гэнэ. Тэгээ нийл Chanel манал болсон л хүмүүсийн нэгөр байгаа гэнэ. За яах тэгээд өмсөж чадчихвэл өмсчихэл авахгүй юу. Ямар ч нэг бүр ингээд урахаар нор хойм өмс гэж хэлж байгаа биш штэ. За ямар ч байсан хамтаа нэг магтандаа дуулах хэрэгтэй байна. Эмэгтэй уруудам гэдэг магтандаа. Нэр хагарч эмтэрсэн зүрх сэтгэл минь нэг юуны бардамлынхаа тэр зам дээр үйл итгэлийнхаа сүрдэр тэнцэж төрсэн амьдрал минь эмэгтэй өрөөдөн болох Христ иржээ. Намайг аврахаар загалмайг үүрчээ. Өхлийн өрхөн дотроос намайг аврахын тулд Христ миний эзэн болсон. 다시 살아나네. 여자의 웃음 그리스도 오셨네. 나를 구하며 십자가 지셨네. 죽음의 덫 속에서 나
나의 주가 되셨네. 아멘. 네. 이젠 얘네들 За хуучин хүн энэ хуучин хүнийхээ асуудлыг хурдан шийдвэрлэх хэрэгтэй. Энэ дэлхийд бид амар гамгалан амьдрах гэж зүтгэх хүн бол энэ дэлхийн үг яриаг хэрэгэлдэг болдог. Энэ дэлхийн үг хэллэг бол махан биеийн бодол санаанаас өөр үгүй. Ром намын 8-ийн 6-7 дээрээс харвал махан биеийн бодол санаа бол одоо ийм нөгөө нэг ийм тас зууралт гэх юм уу? Өөхөхгүй юм шиг амьдрах явдал. За 7 дугаар эшлэл дээрээс харъя. Намын 8-7 махан биений бодол санаа бол бурхны дайсан гэсэн байна. Сатаны ажлыг нураахгүй учраас атаархлаар тэгээд ийм нэлээ хит ийм автах, хит ийм зуралдах байдлаар махан биеийн бодол санаагаар амьдрах. Ром 8-7 махан биений бодол санаа бол бурхны дайсан хийгээд бурхны хуулинд захирагдчихгүй гэсэн байна. Тэг энэхүү байдлаа эсрэг сүнслэг тэмцэл хийхгүй бурхныг үн захируулахгүй байгаа учраас үргэлж бурхантай харилцаа маань сэргээхгүй байдалтай байдаг. Өөрийгөө барьж байгуулах бүтээл. Өөрийгөө нөгөө нэг юм авралыг авсан байгаа ерөөлийн хүн болгох бүтээл болгох тэр амьдрал 4000 жилийн дараа эхлэл тэг 3:10-д амлагдсан байгаа. Тэр Есүс, тэр Христ болох үг махан бие болоод энэ дэлхий дээр ирсэн хийгээд одооноос 2000 жилийн өмнө Есүс энэ дэлхий дээр ирээд Марк номын 3-ын 13 дээр тэгээд хэрхэн өөрийгөө барьж байгуулах талаар маш тодорхой зааврыг өгсөн байгаа. Есүс Христийн нэрээр сатаны толгойг бяцгшигдэг хүмүүсийг бурхан дуудсан. Бурханы хүссэн хүмүүсийг дуудсах нь сатаны дьяволын ажлыг нураадаг хүмүүсийг Есүс дуудсан байгаа. Гэрлийн хүсэмжлэгчдийг Есүс дуудсан. Амь үнэн зам болсон тэр Христэл миний амьдралын бүхэл асуудлыг шийдвэрлэгч гэдгийг хүлээн зөвшөөрсөн нэг нь л Есүсээр дуудагддаг. Тийхүү Есүсийн өмнө ирж ээж өөрийгөө барьж босгож өөрийгөө өөрчилж чаддаг. Тэгээд Марк 3:14 дээр харах юм бол сонгон дуудаад дуудсан өөртөөгөө хамт байлгахын тулд гэсэн. Ариун сүнсээр хамт байлгахын тулд. Есүс Христийн тэр хүч чадал илэрхийлэн гаргуулахын тулд мөн сайн мэдээг тарах, өөртөө хэрэгжүүлэх. Тэгээ надад өгсөн байгаа гэрэл гэр бүлийнхэнд маань хүртэл дамжуулагдана гэсэн үг юм.
За 15 дугаар эшлэл. За үргэлж хийдэг зүйл байгаа. 24 цагийн туршид жүтгэрүүдийг хөөн зайлуулах эрх мэдлийг ч өхийн тулд агцсан байна. Марк 3:15. Ариун сүнсний дүүргэлт бол Бурхны хүч чадал илрэн гарсан байгаа тэр хэмжүүрийг хэлдэг байгаа. Амен мөн үү? Үргэлж тэр чөтгөр гэлгээгээр зүгээр юм битгийэр. Зүгээр л сатаныг хөөн зайлуул хүмүүсийг хүлээн зөвшөөр хэн нэгнийг одоо байгаагаар нь хүлээж авч чадахгүй тэг ингээд жижиг сажиг зүйлийг ингэж сэтгэлдээ хадгалахад хүргэдэг тэр хормор сүнсний ажил миний биенээс зайл гэж тувхагаал. Тэг бид нар нэг юм бусдын зүйлийг даах гад одоо зүтгэх юм бол би өөрөө илүү хормор хүн болно. Тэг биений асуудал эхлээд шийдвэрлэх юм бол өөр бусад хүмүүс ч гэсэн хариултыг өгдөг. Тэг Библиэл дээр ариун сүнсний дүүргэлтийг авсан хүмүүс их олон байдаг шүү дээ. Тэг Йосеф гэдэг хүн Боолын одоо байдлаар амьдарсан ч ямар ч асуудал байгаагүй. Эхлэл 3:15 Бурхны хүч чадлын хэмжүүр хүний дотор өөрийнх нь дотроос илрэн гарсан учраас асуудал шийдвэрлээд өгөөч гэгээд Есүс нөгөө нэг Йосеф залбирсаар байгаад хоолой нь дэрсэн ч юм уу тийм байгаагүй. Йосеф боолоор амьдрах үедээ хичнээн залбирсны бөөмөд залбирснаас болоод эзэн нь болох Потифар Йосефийг зодовч юм уу тийм үг Библиэлд байхгүй гэнэ. Ариун сүнсний дүүргэлт бол гурлаар оршигч Бурхны хүч чадлыг илэрхийлэх явдал юм. Түүнийг сэтгэл булаам Христийн хүн гэж дууддаг. За Потифарын эхнэр болох тэр эхнэр Йосефийг гүтгээд шоронд хийсэн ч Йосеф тэр нөгөө нэг заргалдаад одоо гомдолтой байна гэгээгүй. Харин тэр хүнд хэцүү асуудлынхаа дунд байсан ч өөрийнх нь дотор Бурхан хамт байгаад итгэж байсан учраас Бурхан түүнтэй хамт байж бүх зүйлсийг гарынх нь бүх үлсийг бүтэмжтэй байлгаж байсан. Давид ч ялгаагүй. Бид харах юм бол хичнээн сул дээрээ хүн билээ. Хүчгүй хүн байсан билээ. За ямар ч гэсэн өршний бичвэрүүдээс харах юм бол Давидын дурууны өндөр 160 м. Тэг жижигхэн хүү гэж гардаг. Жижигхэн битэй хүү. Тийм жижигхэн битэй хүн ариун сүнстэй байсан учраас Голиот гэдэг эрэлхийг дайчин 2 м өндөртэй дайчны өмнө зогссон байгаа. Тэг Голиот 2 м-ээс өндөр байсан байгаа. Тийм өөрөөсөө асар том хүний өмнө Давид зогсоод тэг 1-р Самуэль номын 16-гийн 13 дээр энэ талаар гардаг. Одоо нөгөө эзний сүнс Давидын зүрх сэтгэлийг Самуэль нөгөө Давидыг туслах үед эзний сүнс одоо төсөөл хөдөлгөөд гисэн байгаа. Тэг чиний өмнөөс байлдаг чинь Яхова эзэн.
сатааны ажлыг нураах. Би амьдралын чинь бүхий л үйл явцын зам үнэн амь. Ариун сүнсээр хөтлөгдсөн хүмүүсийн хувьд ямар ч асуудал байхгүй. Цуглаанд явангаа тэгээ Бурхны нэгүслийн талаарх сэтгэл хөдлөл байхгүй байна гэвэл тэр хүний Христ итгэлтэй хүн гэж хэлэх боломж алга. Цаашид үл итгэл дотроо баригдалгүйгээр үнэхээр амлалтын сайн мэдээнд сэтгэл нь хөдлөгдсөн нэгэн болоосаа гэж өрөөж байна. Гурлаар оршигч Бурхан Бурхны ажлыг ил гаргах тэр хэмжээнд байсан. За 1-р Самуэль намын 17:45-аас харвал 1-р Самуэль 17:45-аас харвал чи цэлэм жадтайгаар над руу ирж байна. Харин би Түмэн цэргийн эзэн Яхова эзнээ нэрээр чам руу очиж байна. Өнөөдөр Яхова эзэн чамайг миний гарт өгсөн хийгээд энэ өдөр тэнхүү бүх дэлхий Израилийн бурхан байгаа гэдгийг мэдэх болно гэсэн. Цаашид хоорондоо муудалцалгүйгээр, хэрэлдэлгүйгээр амьд оршигч Бурхныг их нэртэй нөхөртэй хэлж ярьж өгтөн. Өөрийнхөө нөхөрт амьд оршигч Бурхныг мэдүүлэхтэн. Египтээс гарсан 14:14 дээр гарч байгаа бидний төлөө байлдагч, дайдагч Бурханд итгэх юм бол тэр бидний өмнөөс дайдах болно. За ариун сүнсний дүүргэлт гэдэг бол зүгээр нэг ингээл толгоогоор сэгсрээд хөдөлгөөл доороо ингэж янз бүрийн хэлээр ярихыг л хэлдэггүй. Ариун сүнс бол үнэхээр хүнлэг чанартай. Ариун сүнс бол бодит биш, бус зүйл биш, бодит зүйл юм. За жишээлх юм бол нэг гэр бүлээ эхнэр нь туслагч явсаа нөхөр нь зүгээр ингээ итгэгч гэвэл тэгээ ороо унтах бүрдээ эхнэр нь нөгөө нэг ингээд лаа асаачаад ингээд байгаа байвал тэгвэл тэг нөхөр нь нөгөө ингээд би нөхөд дагаад баг унтаж чадахгүй байлгүй. Тэгээ тийм Христ итгэл бүхтэй хүмүү гарч ирээсэ гэж үнэхээр та нараас би хүсэж гуйж байна. Та нарын залбирлын уулнууд руу яваад очиорой. Үзээрэй. Хүмүүс залбирж ингээд ямар хачуу үйлдэл хийгээ байж байгааг хараарай. Бид нар нэг юм төрөлхийн юм суур сайн мэдээг
орхигдуулсан одоо Христ итгэл гэдэг бол одоо бусад шашны л адил. Маш тийм хэвийн нормал зүйлийг Христ итгэл гэж хэлдэг үг нь. За, Эхлэл номын 11:22-ыг харцгаая. Иерусалим чуулган энэ хүмүүсийн одоо сургийг сонсоод Барнабыг Антиох хүртэл явуулсан. Бурхны ивэл нэгүслийг хараад та нарын нүүр царайнд Бурхны ивэл нэгүсэл харагдах хэрэгтэй. Тэгээд диаволын ажлыг нураадаг одоо тийм сэтгэл хөдлөл бүхэл асуудлыг минь Бурхны хүү загалмай дээр аль хэдийн шийдвэрлсэн гэдэгт итгэх төр сэтгэл хөдлөл. Үхэгчдийн дундаас самлаад мөнхөд гурлаар оршигч Есүс Христ сүнсээрээ бидэнтэй хамт оршдог тэр ивэлийг бид олж харах хэрэгтэй. Есүс бол Христ. Христэд за Үлс 11:24-ыг хараарай. Үлс номын 11:24. За 11:25. Үлс 11:26. Барнав тэгээд орхигдсан байгаа хүмүүсийг хайхаар явсан байгаа. Ариун сүнсний дүргэл дотор сайн мэдээг орхигдуулснаас болоод чуулган дотор дагалдагч нар бий болж чадахгүй байна. За жишээ нь Библиэд Паул бол сайн мэдээний дагалдагч. Энэхүү сайн мэдээний дагалдагчийг хайж илрүүлэх. Тэр Паулийн улмаас одоо Солонгос ч гэсэн энэхүү сайн мэдээтэй болсон. За тэгээд жижиг цугларалтуудаар дамжуулаад одоо энэ цуглаанаар дамжуулаад тухайн одоо яхны чуулганы үед Христийнхэн гэдэг нэрийг сонссон байгаа. Таны тэр итгэлээр дамжуулан улс үндэстэн чинь өрөөгдөөсэй гэж өрөөж байна. За бид үнэхээр сайн мэдээг ойлгох юм бол үгийг тунгаан бяцлагдаг. Тэр үг бидний сүнсийг амьдруулдаг. Зөвхөн залбирлаар хэрэгцээтэй зүйлсээ одоо Есүс Христийн нэрээр хүс тэгвэл ариун баялгаар дүргэгдэх болно гэж. Бодол санаа сүнсээ хамгаал. Есүс бол Христ гэдэг тэр нэрээр бид бол Бурхны хүүхэд. Бүх асуудал дууссан. Сатанаа зайл, ариун сүнсний дүргэлт, дэлхийн илгээлт энэхүү бодол санааг минь хамгаалдаг. Есүс бол Христ. Бурхантай уулзах зам. Есүс бол Христ. Бүх гэмийг минь уучлсан. Есүс бол Христ.
харанхуйн хүчийг зайлуулсан Есүс бол Христ хаадын хаан болсон эзэн. Есүс Христ. За Христээр уулзах болно гэсэн энэ Симоны итгэл түүхэн үйл явцыг бий болгосон байгаа. Лук номын 2:26-ыг харцгаая. Эзний Христийг үзэхээс нааш өөрийг нь өгөхгүй хэмээн ариун сүнс түүнд илэрхийлсэн байжээ. Одоо Симон гэгч хүн Христ төрхийг үзэхээс нааш чи өгөхгүй гэдэг тэр ариун сүнсний илэрхийллийг авсан байсан гэж харж байна. Лук 2:26. Амлалтын үгийг Есүс Христийн амлалтын үгийг хүлээж авсан хүмүүстээр ариун сүнсний тэр зааварчилгаа байдаг байгаа. Одоо бос, зогс, сүнслэг тэмцэл хий гэх мэтчлэн тэгээд тэрхүү ариун сүнсний зааварчилгаа миний дотор бий болох бүрд тэр хэвээр нь бид дагах юм бол тийхүү ерөөл хариултыг нь авдаг. Еврей тэр тухайн үед итгэдэггүй Христэд итгэхгүй байсан еврейчүүдэд Еврей номон дээр хэлэхдээ 13:8 дээр байгаа. Тэр одоо Христ өчигдөрч өнөөдөрч бас мөнхөд хэвээрээ байдгаа гэж еврейчүүдэд хэлсэн байгаа. Ариун сүнсний зааварчилгаа. За нөгөө хүмүүс ариун сүнсний зааварчилгаа, ариун сүнсний оршихуйг мэдэхгүйгээсээ болоод бурхан нэг бүр тэнгэрт байгаа юм шиг л ханддаг байгаа. Зургааг Эхлэл 6:8. За Ноагийн талаар гарч байна. Ноо бурхнаас Яховагаас Эбелийг авсан гэж байна. Яг эзний талал нийцсэн гэж монгол хэл дээр байгаа. Өөртөөгөө болон сатантай болон өөрийнхөө орчин нөхцөлтэй сүнслэг тэмцэл хийдэг нэгэн эзний таллыг олдог. За Эхлэл 6:9 дээр тэр одоо бурхны таллыг олсон хүмүүний одоо хэмжүүр нь юу байсан бэ гэвэл зөвхт нэгэн тэгээ тухайн үеийнхаа бүрэн төгс нэгэн бурхантай хамт алхаж байсан нэгэн. Тэгээ энэ хүн ариун сүнсний зааварчилгааг аваад авралын авдар хөөгч авдрыг барьсан байгаа. The Summit School, Miracle OK хэлний сургууль гэх мэт бас King David International School болон тэгээд Есүсийн ариун сүнсний тэр зааварчилгааг аваад хийж байгаа учраас асуудал үүсэхгүй байгаа. Эхлэл 3:15 дахь
амлагдсан байгаа. Тэр бурхан бидний дотор юу байгааг мэдэж байгаа. Тэгээд бурхан юу гэж хэлсэн байггүй л эд хөрөнгөчин байгаа газар сэтгэлчин байдгаа гэсэн. Лук 17-гийн 21 дээрс харуул бурханы хаанчлал энэ тэнд гэж байгаа орилох биш харин та нарын дотор байна гэсэн. Уг хэрнээ махан бий болоод бидний дунд ирсэн байгаа тэр Христийг бид гурлаар орчиж бурхан гэж хэлдэг. Түүнийг ариун сүнсний дүүргээлтийн бурхан. Иохан 1:14. Тэ маш чухал. Тэ үнэн хийгээд нэгүсэл миний дотор дүүргэгддэг. Тэгээд бид тэр бурхныг хүлээж авсан нэгэн нь бурхны хүүхэд болох эрхийг хүлээн авдаг. За 3 нэг эрх үүрэг байгаа. Христ Есүс Христийн хаант эрх мэдэл, тахилчийн эрх мэдэл, зүнчийн эрх мэдэл. Иохан 1:11 дээр харин гарах юм бол тэ нэг бурхан өөрийнхөө газар дээр ирсэн ч өөрийнх нь ард түмэн өөрийг нь хүлээн авсангүй гэж байгаа. За Иохан 1:13 дээр харин хүлээж авсан хүмүүсийн талаар хэлэхдээ энэ нь мах цусаар биш, хүний хүслээрч биш, зөвхөн бурхнаар төрөсөд юм а гэсэн. Иохан 1:18 дээр гардагчлан бурхны өвөрдөх тэрхүү хүүндийнхөө бидний дунд илэрхийлэгдсэн. Христийн сүнс байгаа нэгэн. Тэгээ бурхны сүнсээр сэргээгдсэн нэгэн гэсэн. За хажууд хүн чинь зохих юм бол юунд намайг зохиод байгаа юм гэхгүй. Харин би ингэж хэлэх хэрэгтэй. Эзэн бол Христ би ямар нэгэн хариу үйлдэл хийх хэрэг байхгүй. Намайг зовоосон хүний эсрэг дайтагч нь бурхан өөрөө. Тэгээд бид нар харин тийм биш. Бүх жоохон юм бол хариу үйлдэл хийгээд гомдлоод ингэдэг учраас гэр бүл чинь байнгын хэрүүлтэй. Тиймээс сатаны ажлыг нураацгаая. Үнийг сайн хийсэн хүнийг Симон өнөөдрийн Библийн ишлэлээр Симон байгаа. 26 дугаар ишлэл Лук 2:26 дугаар ишлэл түрүүн бид уншсан байгаа. За тэгээд өдөр бүр сөвд Христийг төрхийг ирэхийг хүлээж байсан тэр нэгэн бол Симон байлаа. Энэ Симон. Тэгээд 400 жилийн харанхуй нэгэнд Малахын дараа нэг хуучин гэрээний үед бурхан ярихаа болоод 400 жил болсон байсан тэр үеийг бурхан ямар ч хариу үйлдэл хийхгүй байсан тэр 400 жилийг Библи харанхуй үе гэж нэрлэдэг байгаа. Тэр чимээгүй тэр харанхуй бурхан ямар ч дуу хоолойгоо сонсохгүй үед сүнслэг тэмцэл хийсэн нэгэн бол энэ Симон байгаа. Эзэн амьд орчин байгаа учраас сүнслэг тэмцэл хийж байгаа хүмүүст гарцаагүйгээр Христийг үзүүлэн харуулдаг. Тэр сүнслэг урсгал дотор байсан Месияг хүлээгээд харин энэ дэлхийн харанхуй сүнсний сатаны ажлын урсгал дотор байгаагүй юм. Тэрээр би Христийг үзэх болно, би Христийг харах болно,
Би амьд оршигч Бурхны эрүүлийн дотор, хариултын дотор байгаа гэдэгтээ би бат итгэх болно. Тэгвэл сүнслэг харанхуй байдалтай ч Симон тэр 400 жил харанхуй тэр Бурхан ямар ч үг хэлэхгүй байсан цаг үед ч Бурхан ариун сүнсний зааварчилгаан дотор Христийг харна гэдэгтээ итгэж байсан байгаа. Энэ одоо жишээ цуглаан дотор маш олон хүмүүс мөргөл өргөж байгаа шүү дээ. Гэхдээ энэ дотор ганцаархнаа Иммануэлийн алдрыг бидрэнгээ мөргөл өргөж байгаа хүн. Бурхан намайг Бурханых гэж дуудсан. Тэ итгэлийг хүлээж авсан гэсэн үг юм аа. Месиягийн талах итгэл найдвар нь маш том байсан байгаа. Цуглаанд явсан ч Сатан миний дотор хэрхэн ажиллаж байгаа юм бол Тэг Христийн алдрыг мэдэрдэг хүн байгаа бол үл тоогоод зүгээр суудаг хүмүүс ч байгаа. За өнөөдөр би үнэхээр бодитоор Есүс Христийг хүлээж авах болно гэж итгэж байгаа нэгний дээр Бурхны ажил бий болдог. Харин Сатан биднийг үргэлж нэг тийм хэлбэр төдий мөргөл өргөхөд хүргэдэг. Зүгээр нэг юм хэлбэр төдий мөргөл өргөдөг. Өнөөдөр мөргөл нэг юм байлаа, дайггүй байлаа маа иймэрхүү байдалтайгаар. За өнөөдөр энэ мөргөлийн зааланд Есүс өнөөдөр Библийн хэсэг дээр байгаа тэр нөгөө нэг шинэ гэрээний үеийн Иерусалимын сүмд Есүс одоо хүүхдээр хүн бош төрөөд тэг хүүхэд насанда очисон ч гэсэн тэр сүмд Иерусалимын сүмд байсан шашны удирдагч нарын хэрэнч энэ Христ байна гэдгийг олж харж чадаагүй хийгээд тэнд байсан зөвхөн одоо тэр Симон л олж харж таньсан байгаа.
Элизабетэд харагдаж, Захаряд харагдаж, Йосеф, Мариад харагдаж байсан энэ хүнд үнэхээр гайхамшигт ажлууд бий болсон. Өөрийнх нь бие дотор байсан ариун сүнс зааж өгсөн байгаа. За ариун сүнсээ дүүрэн байсан Симон. За 28 дугаар эшлэлийг харцгаая. Лук номын 2:28. Симон Есүсийг гар дээрээ авч Бурхныг магтаад Тэгээ Есүс Христийг Бурхны хүү болох тэр Христийг Есүсийг Симон өргөөд Бурханд магтаалыг өргөөд гэсэн байна. За 29 дугаар эшлэл дээр юу гэж хэлж байгааг бол эзэнтэй та үгийнхаа дагуу зарч намайгаа амар тайван явуултугай. Тиймээс бид өнөөдөр магтаалыг өргөхийг хүсэж байгаа бол урт наслахыг хүсэж байгаа бол би Христтэй уулзах болно гэж тухайг л тэгээ маш тодорхой байх хэрэгтэй. Өндөр настай болоод үхлийн айдас байгаа нэгэн байгаа бол би гарцаагүй Христтэй уулзах болно гэдэг тэр итгэл дотор байх юм бол тэгээ бид өнөөдөр Христтэй уулзах болно. За 30 дугаар эшлэл. Учир нь нүдмэн таны авралыг харлаа. Амлагдсан 4000 жилийн өмнө амлагдсан байгаа могооны толгойг бисгэж биднийг үхлээс амь руу шилжүүлэх гэм нүглийн хүлээснээс чөлөөлөх тэр Христийн авралыг би харлаа. Христийг мэддэг нэгэн авралыг мэддэг. Бүх дэлхийн аврагч нь эмэгтэй өрөөдөн болох Месиа Христээс өөрөө үгүй. За 31 дугаар эшлэл дээр та үүнийг бүх ард олны өмнө бэлдсэн билээ. За 32 дугаар эшлэл дээр энэ нь харийнхан дэлчиллийн гэрэл таны ард түмэн Израилийн алдар нь болоо. Тэгээ бидний биенээс Христийн алдар гарах хэрэгтэй. Бурхны хүч чадал таны биед илэрхийлэгдэх тэр хэмжээнд хүрээсэй гэж өрөөж байна. Тэгээд харанхуй хүн зайлуулах тэр хэмжүүрт хүрээсэй гэж хүсэж байна. За 33-ыг харцгаая. Луг 2:33. За 22-ыг өглөө уншиж байна. Энэ харийнхан дэлчиллийн гэрэл таны ард түмэн Израилийн алдар болоо. Бурхны ард түмэн Христийн үр удам ард түмэн эмэгтэйгээс төрөх үр удам болох Христийн ард түмэн. Бурхны алдар тэр хүн дээр илчлэгдэнэ гэсэн утгатай. Тэгээ Библиэд бичигдсэн бүхий л амлалтын үг нь
эмэгтэй өнгөрөөдөн болох Месиа Христ Бурханд итгэдэг Бурхны ард түмэн болж байж Библийн илчлэл биелээ болох болно. 34 35 дугаар эшлэл. Симон тэднийг өрөөгөөд түүний их Мариад харахтун энэ хүүхэд Израильд олныг унгах, босгох, бөгөөд эсэргүүцүүлэх тэмдэг болон томилогджээ. 여자의 우선 메시아 그리스도는 결정자 Шийдвэр гаргагч чадвартай нэгэн. За Христ Есүс ирснээрээ хэн нэгний хувьд амийн түүх эхэлдэг бол хэн нэгний хувьд дайн тэмцэл хараал эхэлдэг. Түүний шийдвэрлэгч нь Есүс Христ. Тиймээс Есүс Христэд итгэгч нь амийн ерөөлийн эхлэлийг хүлээг авах болно. Тиймээс 35 дахь эшлэлийг харцгаая. Сэтгэл чинь хүртэл элдэнд нэвт сүлбэгдэх болно. Эцэст нь олон түмний зүрхний бодлол илчлэгдэнэ гэв. Гим дүгэл хийгээд хорон мууг тас цавчих илт ирэх болно. Тиймээс могооны талгааг бэсгэсгэгч нь ялах болно. Сүнслэг эрх мэдлэн сэргээгдэж ариун сүнс дүргэгдэнэ. Энэхүү хүслээ Симоноор дамжуулан бидэнд мэдүүллээ. Жаргалтай эсний өдөр өнгөрүүлсэй гэж эзэн Иесус Христийн нэрээр өрөөж байна. Хамт залбирцгаая. Амьд оршигч бурхан минь өнөөдөр ариун сүнсний дүргэлт хэн дээр өгөгддөг вэ гэдгийг дахин нэг удаа харах боломжийг өгсөнд баярлалаа. Симон Бурхны өмнө өөрийгөө дорд болгосон нэгэн гэж хэлсэн тул бид үргэлж өөрийгөө дорд тавьж даруй зэрэгтгэлээр сүнснүүдийг харлан Бурхны үгэнд дуулууртай байх хүмүүс байлгаж өгөөч. Өнөөдөр ариун сүнсний дүргэлт нь хэн байгаа вэ гэдгийг бидэнд мэдүүлсэн тул амлалтын гэрээг тас зур гэж хэлсэн тул одоо Христийн дотор Бурхан үргэлж бидэнтэй хамт байна гэдэг Иммануэлийн алдрыг эдлэн амлалтанд итгэн амьдрахчаар өрөөх болтугай. Өнөөдөр үнэхээр Христийг үсэх болно хэмээх тэр амлалтанд итгэж байгаа хүмүүсийн амьдралд ариун сүнсний ажил эхлэх болтугай. Месиа Христ Бурхны төлөвлөгөөг бидний амьдралтай холбогдсон тул тэр амлалтын гэрээ биелэгдэх хүртэл амьдрах хуйцаар өдөр бүр ариун сүнсний дүргэлтээ өгөх болтугай. Эмэгтэй өнгөрөөдөн болох Месиа Христ Бурхан нь бүх асуудлын эцсийн шийдвэрийг гаргагч гэж айлцсан тул итгэдэг нэгэн амийг авч үл итгэгч нь шийтгэлийг авах болно гэсэн энэхүү үг бидний зүрхэнд хүрээд дахин үл итгэлийн дотор байлгүйгээр Христийг хүлээн авч Бурхны хүүхэд болох
хүүхдийн эрх мэдлээр амьдруулж өгөөч. Христийг хүлээж аваарай гэж Христийг хүлээх болно гэсэн тэр амлалтын шийдвэрийнхаа дотор хариултаа авдаг нэгнээр амьдруулах болтугай гэж Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.